За өнөөдөр би танарт Delta Executor-ээс амархан Karl гэдэг executor зааж өгнө. Амар амархан гэсэн. Тэгээд ер нь бол баг хамгийн амархан executor байх магадaltaй. Та нар Karl executor-ыг гэдэг чинь гээд Karl download гээд free download Karl free гээд бага эхлээд та нар ролоос өсгөж. Тэгээд та нарын утсаа ингэ сонгоно. Ер нь бол download Karl Android Global гээд дарчин iPhone бол Trios гэдэг нэрнэ тий. Details гэдэг дээр дараад энийг одоо дарахын хүлээн би нэг бүр амар удаа болсон зэ 1-2 минут яг би TikTok үзчихэл дээ бас юм уу тэгээд болчихж байгаа. Тэгээд ингээд install гэдэг дээр дарна. Тэгээд юу нэл би өмнө заасан болохоор юу нь бол баг дутуу байж магадгүй. Гэхдээ энэ зүгээр ойлгохгүй бол нөлөөлөг үзээрэй. Яа одоо зүгээр мэдгүй. Тэгээд миний өсрөн сонсон л да. Тэгээд Alpha X гэдэг энийг зөвшөөрөөд тэгээд өөрийнхөө шинэ аккаунт нээж олно эсвэл өөрийнхөө аккаунт дээр орж ирнэ. Тэгээд би одоо өөрийнхөө аккаунт дээр ороод plan this явууллаа. Тэгээд та нар ингэж эхлэн заяа. Тэр ингээд хамгийн зүүн доод болонд байгаа git гэдгийн дараа зөв хамгийн зүүн доод болонд байгаа шүү заяа. Тэгээд та нар одоо ингээд Google руугаа орон зэ. Google руу ороод сая гитгээ юм копицсан байгаа цаа. Тэгээд тэрийг яг нөгөө нэг ядшин нөгөө эндээс гараад сая тэгээд копицсан мөн пест тэгээд хамгийн ихний цэнхэр дээр нэг байгаа. Тэгээд нэг богино юу олчвол тэгээд чи копицсан гэсэн. Тэгээд яг энэ дээрээ яг энэ лут бүс гэдэг дарах хэрэггүй. Тэгвэл энэ дээр дараал нөгөө копицсан мөн пест тэгээд хамгийн баруун талтайгаа доор тэгэл ингэж болчихж байгаа. Гэж search хийж болно. Энэ дээр нөгөө нэг одоо та нарт блог хийж болно. Тэгээд энэ бол ингэж болчихж байгаа.